Сайн байцгаана уу? Руна ТV сувагтаа тавтай морилцгаано. Өнөөдөр та бүхэндээ Солонгос улсад гарсан нэгэн хэргийг ярих гад бэлтгэлээ. 2009 оны 10 дугаар сарын 10-ны үүрийн 4 цаг 46 минутанд гинтийн чанга нүргийн нам гүн байдлыг бут нэрэгдэг. Энэ чимээ хөрш зэрэгэлдээх бүх хүнийг сэрээсэн. Хэдэн хормын дараа Сөүл хотын Мяммуг дундах орон сууцны хагас зойрын давхрын орон сууцанд гал гарсан тухай дуудлага гал сөнөөх газарт ирдэг. Дуудлагын дагуу гал сөнөөгчдийг очиход гал хэдийнэ байшинг бүхэлдэн бүрхсэн байсан бөгөөд маш аюултай нөхцөл байдал үүсээд байсан. Гал гарч буй байшинд 4 ам бүлтэй гэр бүл амьдардаг байсан. Аав нь 51 настай Жан, 49 настай ээж нь Ким, тэдний 19 настай охин болон 17 настай хүү. Ингээд ам бүл дөрүүлээ амьдардаг байсан. Гэвч тэр байрнаас хүмүүс сандран зогтож байхад энэ гэр бүлийнхнээс хинч харагдаагүй. Гал сөнөөгчд зойрон давхар руу чиглэн удалгүй тэд хүнд бэрцсэн ээж Кимтэй тааралддаг. Тэрээр биеийнхээ бүх хэсэгт түлэгдэлт авсан байсан бөгөөд өмдөн дээр нь унтраагүй дүл хүртэл ассан чигээрээсэн. Гал сөнөөгчдтэй тааралдсан ээж нь миний охин тэр байшинд байгаа гэж хэлээд ухаан алдаж ундаг. Гал сөнөөгчд дүлийг хяналтандаа авахын тулд авахын зэрэгцээ амьд үлдсэн хүмүүсийг хайхад анхаарлаа хандуулан гэрлүү орж удалгүй өрөөнд байсан охиныг ч амжилттай аварч гаргаж ирдэг. Түүний биеийн бүх хэсэгт 3 дугаар зэргийн түлэгдэлт үүссэн байсан бөгөөд ухаан алдсан байдалтай байсан. Түүний айрс булчин мэдрэлэн гэмтсэн маш хүнд байдалтай харагдаж байсан. Аврагдсан ээж охин хоёрыг бол гал хамгаалагчид шууд эмнэлэгт хүргэсэн ч эцэст нь шархаад ач чадалгүй харамсалтайгаар амь насаа алдцгаадаг. Харин тэр гэрт энэ гэрийн эзэн болоод хүү хоёр байгаагүй. Азар тэр хоёр өмнөх өдрөөс хойш гэрээсээ хол байсан тул галаас мултарч чадсан байсан. Галыг унтраасны дараа мөрдөн байцаалтын ажил эхэлдэг. Байшин бол бүхэлдээ шатсан байсан. Гэхдээ туршлагатай мөрдөн байцаагч шууд ямар нэгэн с ิจ гтэй зүйл байгааг мэдэрдэг. Учир нь утаан дундаас бензиний үнэр бол хамар цоргиж байсан. Мөрдөн байцаагчид зочны өрөөнөөс хагас хайлсан 2.5 литрийн хуванцар савыг олдог. Тэр савнаас бензиний үлдэгдэл ч гэсэн олддог. Тэгэхээр с ิจ бол баталгаа болж хувирсан гэсэн үг байгаа. Энэ бол зүгээр нэг осол биш, хин нэгэн зориудаар тавьсан гал байна. Галдан шатаасан хүн амны хэрэг байна гэсэн дүгнэлтэнд хүрцгээдэг. Ингээд цагдаа нар эхлээд хүчээр нэвтэрсэн шинж тэмдэг байгаа эсхийг шалгаж үзэхэд бүх зүйл газар дээрээ шатсан байсан ч цонх болоод урд хаалганы цоож бол хүчээр нэвчэрсэн ямар ч шинж тэмдэггүй харагдаж байсан. Хэрв алуурчин хаалга эвдээд ч юм уу цонхоор орж ирсэн бол ямар нэгэн шинж тэмдэг байх ёстой байсан. Тэгээд мөрдөгчд гал тавьсан хүн магадгүй гэр бүлийн эзэн эсвэл эдний гэр бүлийг сайн мэддэг. Гэрийнх нь хин гэртээ байгаа хин гэрээсээ гараад явсныг сайн мэддэг хүн байх магадлалтай юм байна гэж боддог. Гэвч харамсалтай нь мөрдөн байцаагчид хэргийн газараас олж мэдсэн зүйл ердөө л инээсэн. Учир нь бусад бүх нотлох баримтууд бол галд шатсан. Ингээд цагдаа нар бол анхаарлаа гадаг шандуулахаар шийддэг. Гэр бүлд өс сонзон санж байсан хүн байгаа эсхийг мэдхийн тулд хуршүүд болон таньдаг хүмүүсээс нь тодруулж эхлэн мөн санхүүгийн асуудал, араар тавилт ч юм уу тиймэрхүү асуудлууд энэ гэр бүлд байсан талаар хуршүүдээс нь мэдээлэл авч эхэлдэг. Тэгэхэд нэг хөрш нь хэлэхдээ эдний гэрийн эзэн бол гэртээ нэх их харагддаггүй байсан. Нилээн орой гэртээ ирдэг байсан. Гэр бүлийн маргаан бол нилээн сонсогддог байсан. Эхнэр нь магадгүй нөхрөөсөө салах гад шийдчихсэн байсан ч байж магадгүй гэсэн мэдээллийг өгдөг. Тэдний амьдарч байсан байр бол зойрын давхар бөгөөд 2 сая воны барьцаатай сарын 200 мянган воны түрээстэй байр байсан. Тэгэхээр энэ байрны Сөүлд орон сууцны үнийг нь авч үзэх юм бол 4 ам бүлтэй гэр бүлийн хувьд бол маш хямд үнэтэй байр байсан гэсэн үг байгаа. Эдний гэр бүлийн хувьд бол маш шаргуу ажилдаг байсан ч арай ядан амьдралаа залгуулдаг байсан. Одоо цагт бол ихэнх хүмүүс онлайнаар янз бүрийн зүйлсүүдийг зардаг бол гэрийн эзэн эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг айл руу очиж танилцуулан худалдаалдаг тийм ажлыг хийдэг байсан. Тийм учраас түүний борлуулалт бол нэлээд муу. Зарим өдөр бол ямар ч борлуулалт хийж чадахгүй гэртээ ирэх тохиолдлууд байсан. Харин эхнэрийнх нь хувьд бол хагас цагийн ажил хийдэг байсан. Ухуул хуудсууд тараах, энд тэнд сурталчилгааны цаасуудыг наах гэх мэт ажлыг хийн сард 500 мянган орчим воныг олдог байсан. Гэхдээ мэдээж эхнэрийн олсон 500 мянган воноор 4 хүнтэй ам бүл бол хангалттай амьдрна гэдэг бол боломжгүй. Тэдний нөхцөл байдлаас шалтгаалan охин нь их сургуульд тэнцсэн байсан боловч их сургуулаа орхиж өсчний газарт туслахаар ажилд орон баг зэрэг цалин авч гэр бүлийнхэндээ нэмэр болдог байсан. Эхнэр охин хоёр нь туслаж байсан ч гэсэн тэдний санхүүгийн байдал бол ерөөсөө дээрдэхгүй л байсан. Тэгээ энэ байдлаасаа болоод эхнэр нөхөр хоёр мөнгнөөс болж хоорондоо нэлээд муудалцдаг болж эхэлсэн. Тэгээ тухайн хэрэг гарсан үед бол тэр хоёрын харилцаа нэлээд хүн чатанд очисон байсан. За ингээд цагдаа нар болохоро гэртээ байгаагүй нөхөр Жанг эхлээд сэжиглэн
түүнийг судлаж эхэлдэг. Хөршүүдийн мэдүүлэгч гэсэн байсан мөн хүүнч гэсэн аавыгаа сэжиглэж байна гэж цагдаа нарт мэдүүлэг өгсөн. Гэсэн ч цагдаа нар болгоомжтой хандан аав хүн яаж өөрийнхөө охин болоод эхнэр нь байсаар бахад гэрийгээ шатааж чадах вүлээ гэсэн эргэлзээтэйгээр Жангийн хаан эснийг бол мөрдөж шалгасан. Тэгэхэд хэрэг гарахаас өмнөх өдөр тэрээр ажлаар Пучон руу явсан. Дараа нь Пучоноосоо Сувон хот руу явж найзынхаа гэрт цагийг өнгөрөөж байжгаад гэрт нь гал гарсан гэдгийг сонсоод яаралтай Сөүл рүү буцаж ирсэн байсан. Тэгээ энэ ч гэсэндээ яг найзынх нь хэлж байгаа гэрчийн мэдүүлэг болон бусад зүйлсүүдтэй таарч түүнийг бол энэ хэрэгтэй холбоогүй байна гэсэн сэжигтний жагсаалтаас хасахад нөлөөлдөг. За ингээд цагдаа нар болохоор дараа нь энэ гэрээс амьд үлдсэн хүү рүү бас хандаж эхэлсэн. Хэрэг гарахаас өмнөх өдөр хүү найз охинтойгоо Пьонгчан руу аялалд явсан байсан. Бүр өөрийн 2 цаг орчимд хамт ахуулсан тэр хоёрын зурагч гэсэн баталгаа нотлогоо болж байсан. Буудлын ажилтнууд ч гэсэн тэр хоёрыг харсан гэж гэрчилсэн. Тэгээд мөн цагдаа нар хүүгэнч гэсэн яг сэжигтний тооноос хасдаг. За ингээд цагдаа нар бол аав хүү хоёрыг энэ хэрэгт ямар ч холбоогүй юм байна гэж үзээд хохирогчдын эргэн тойрны бусад хүмүүсийг шалгасан боловч ямар ч тийм сэжигтэй зүйл бол илрээгүй. Өс хонзон нууц амаргийн явдал мөнгөний асуудал ерөөсөө өөр хүмүүстэй холбоотой тийм зүйл бол гарч ирээгүй. Ингээд мөрдөн байцаалт бол нэлээд мухардал байдалд ороод байж исэн. Тэр үед мөрдөн байцаалт баг ойролцоох бүх хамгаалтын камерын бичлэгийг шинжилж байх явцдаа нэг чухал дүр зургийг олж хардаг. Хэрэг гарсан яг тэр үед буюу Үүрийн 4 цаг 48 минутанд нэг залуу гудамжаар ундаг дугуй унаад явж байгаа нь камерт бичигдсэн байсан. Тэр нэмгэн подвол göмссөн, доогуура зөвхөн дотор өмдөл өмссөн харагдаж байсан. Гадуураа бол өмд өмсөөгүй, гуталч өмсөөгүй харагдажсэн. Дээрээс нь энэ сэжигтэй залуугийн өнгөрсөн гудамж галын хэргийн газартай маш ойрхон байсан. Тэгээ энэ залуугийн энэ бичлэг гарч ирээд удаагүй байж итэл гал гарсан айлын хажуудлын хөрш эдгээрийг байшингийн урд хайсан байхад нь би олсон юм аа гэд нэг шатаж байгаад үлдсэн эд хогшлуудыг цагдаа нарт хүлээлгэж өгдөг. Тэдний олсон зүйлс нь дараах эзэссэн шатсан улаан өнгийн North Face брендийн күүртэг бэлтгэлийн өмд 3 зураастай шаага байсан. Ингээд цагдаа нар болохоор энэ бол нилээн сэжигтэй нотлох баримт гэж үзсэн. Яагаад гэвэл хэрвээ бензин асгасан хэрэгтэн өөрөө галд өртсөн байх юм бол хамгийн түрүүнд күүртэг өмд олоод шаахагаа тайлаад явах магадлалтай гэж үзэж байгаа. Ингээд энэ видео бичлэг дээр байгаа залуу яг л гадуур хувцсгүй зөвхөн дотор өмдтэйгөө гуталгүй харагдажсэн нь яг цагдаа нарын төсөөлж байгаа төсөөлөлтөй бол нилээн таарж байгаа. Цагдаа нар олж авсан шатсан тэр хувцснуудаасаа ДНХ тогтоох гэж нилээн шалгасан боловч харамсалтай нь шатчихсан байсан учраас ямар ч ДНХ бол олж чадахгүй байсан. Харин цорын ганц зүйл бол күртгний зүүн мөрөн дээрх жижиг урагдсан тийм хэсэг байсан байгаа. Тэгээ энэ үед цагдаа нар олсон хувцсныхаа хэм маягт анхаарлаа хандуулж эхэлсэн. Улаан North Face күртэг бэлтгэлийн өмд 3 зураастай шааха. Энэ бол 2000-аад оны сүүлээр Солонгосын өсвөр насныхны дунд маш их алдартай болж байсан загвар байсан. Энэ нь ихэвчлэн танхаа гэр орноосоо дайдсан хүүхдүүдийн дунд бол маш их алдартай байсан ийм хувцлалт байсан болохоор цагдаа нар хувцсны зурагтай хуудсыг бол шууд тарааж тухайн бүс нутгийн өсвөр насны хүүхдүүд болоод гэрээсээ оргон дайдсан хүүхдүүдээс бол энэ күртгийг мэдих талаар нь асууж эхэлдэг. 7 хоногийн турш мөрдөн байцаалт явуулсны дараа ямар ч гэрчийн мэдүүлэг ирээгүй цагдаа нар бүх итгэл найдвараа алдаад байж ах яг тэр үед цагдаагийн газарт нэг жижиг хэрэгээр шалгагдаж байсан хүү санамсаргүй байдлаар ухуул хуудсыг олж хараад цагдаа нарт хэлдэг. Зүүн мөрөн урагдсан тэр күртэг миний күртэг байх шиг байна. Би энэ күртгийг найзуудтайгаа хаяадаа сольж хувааж өмсдөг байсан юм аа. Би хэсэг хугацаанд өмсөж байгаад 10 дугаар сарын 8-ны орчим нэг найздаа өгсөн. Тэгээд яг энэ уранхай миний күртэг мөн шиг харагдаж байна гэж цагдаа нарт хэлдэг. Ингээд цагдаа нар бол тэр күртэг болоод тэр мэдүүлэг өгж байгаа хүүгийн тэр күртэгтэй ахуулсан зураг хоёрыг харьцуулаад үзсэн чинь яг мөн болж таардаг. Тэгээд энэ цагдаа нарт ярьж байгаа хүүг бол Ким гэдэг 15 настай хүү байсан. Тэгээд найздаа күртэг өгсөн гэд хэлж байгаа. Тэгээд түүний күртгийг авсан найзыг хэн гэдэг вэ гэд цагдаа нар түүнээс сухад Ким гэдэг 15 настай хүү гэж хэлдэг. Ингээд цагдаа нар түүний хаана байгааг шууд мөрдсөн боловч тэднийг маш их гайхшруулсан нэг зүйл ил болдог. Тэр нь юу гэх юм бол 15 настай тэр Ким гэдэг хүү аль хэдийн цагдаагийн хэлтэстэй жисэн. Тэрээр хэд хоногийн өмнө дээрмийн хэрэгт
орооцолдоод цагдаагийн газарт ер нь хоригдсон байсан. Ингээд цагдаа нар бол Кимийг шууд дуудаж түүнийг хувцас тайлахыг шаарддаг. Хүү хувцас тайлахад гар хөл дээр нь түлэгдсэн шарх байсан. Имчилгээ хийлгээгүй байсан болохоор шархнаас нь бүр ус гоожиж байсан. Ингээд галын хэрэгтэй бол Ким холбоотой гэдг нь шууд илэрмэгц Ким шалан дээр унж хэрэгээ хүлээж эхэлдэг. Намайг уучлаарай. Би үнэхээр энийг хийхийг хүсээгүй. Хэрв хийхгүй бол намайг болон миний эмээг ална гэж сүрдүүлээд байсан болохоор надад өөр сонголт байгаагүй маа гэж цагдаа нарт хэлж эхэлдэг. Ингээд цагдаа нар бол гайхаад түүнээс яагаад ийм хэрэг хийсэн болохыг нь бол асууж эхлэхэд тэр жинхэнэ хэрэгтэн зааж эхэлдэг. Тэгээ түүний хэлж байгаа жинхэнэ хэрэгтэн хэн байсан бэ гэх юм бол гал гарсан айлын 2 дахь хүү байсан. Цагдаа нар бол энэ мэдээллийг сонсоод маш их гайхсан. Хэдийгээр цагдаа нар анхандаа хүүгэн сэжилж исэн боловч хүү яг тэр өдөр бол найз бүсгүйтэйгээ өөр хот руу зугаалгаар аяллаар явчихсан байсан. Тэгээд цагдаа нар бол түүнийг сэжигтнээс хассан байсан боловч яг хэрэг үйлдсэн хэрэгтэн бол хүүг өөрийг нь хүчээр энэ хэргийг хийлгүүлж гэртээ гал тавиулсан гэж цагдаа нар хэлж эхэлсэн байгаа. Ингээд цагдаа нар бол яаралтай хүүг цагдаагийн газарт баривчилж авчран мэдүүлэг авч эхэлдэг. Анхандаа бол хүү хэрэгээ эрс эсэргүүцэж үгүйсгэж байсан ч гэсэндээ 1 цаг гаруй байцаасны эцэст тэрээр хэрэгээ хүлээж эхэлсэн. За тэгээ одоо болохоор яг энэ хэрэг үйлдсэн гэдэг байгаа хүүгийн талаар танилцуулъя. Тэгээ түүний хувьд болохоор багаасаа маш их өрсөлдөмтгий, хүлээн зөвшөөрөгдөх гэсэн хүчтэй хүсэл эрмэлзэлтэй хүүхэд байсан. Энэ бол заавал муу зан гэсэн утгаараа биш. Түүний хувьд энэ чанараа өөртөө ашигтайгаар ашиглаж, дунд сургуультай хөнгөн атлетикийн тамирчин болсон. Тэрээр бүр улсын хэмжээний тэмцээнд төрүүлж байсан. Маш сайн байсан болохоор спортын алдартай ахлах сургуульд түүнийг эсхийг баг гуйдаг тийм сайн тамирчин байсан байгаа. Түүний хувьд амьдралын бүхий л тал дээр үе тэнгийнхнээсээ өргөлж хол төрүүлж байхыг хүсдэг маш амбицтай хүүхэд байсан. Жишээлх юм бол нэг удаа найз нь үнэхээр үнэтэй зүйл худалдаж авснараа гайхуулахад хүүхдүүд бол тэрийг нь хараад ямар гоё юм бэ гэд атаархаад өнгөрсөн. Харин энэ хүүгийн хувьд болохоор найз нь өөрөөс нь дээр гарчихлаа гэж бодоод яг ялагдсан юм шиг мэдрэмж аван илүү үнэтэй зүйл худалдаж авахыг хүссэн боловч түүнд мөнгө байгаагүй. Тэгээд тэр найзынхаа зүйлийг зүгээр л өөрийнх болгож болно штэ гэсэн бодол төрөн өөрийнхөө болгохын тулд найзынхаа тэр үнэтэй зүйлийг бүр хулгайлж исэн байгаа. Мөнгө олоод үнэтэй зүйлийг нь авъя гэж бодохгүйгээр шууд хулгайлаад өөрийн болгочихыг буюу амар хялбар аргаар өөрийн болгоё гэж бодож исэн юм тохиолдол байсан. Үгээр зогсохгүй гадаад үзмжиндээ маш их анхаардаг гой хувцас гутал өмсгийн тулд хүмүүсээс дэлгүүрээс бас хулгай хийж агаад баригддаг тийм тохиолдлууд ч гэсэн нэлээд гарч исэн байсан. Түүний хувьд хамгийн том гомдол нь гэр бүлийнх нь ядуур л исэн гэж байгаа. Тэрээр нэг удаа хөнгөн атлетикийн тэмцээнээс шагналын мөнгө авсан. Тэгээ тэр мөнгөө гэртээ авчирч өгсөн байгаа. Тэр нь хэдэн сая вон байсан. Гэвч аав ээж нь мөнгөгүй учраас хүүгийнхээ олж ирсэн мөнгийг амжиргаандаа зарцуулна гэж аваад түүнд нэг 10-20 мянган вон л өгсөн байгаа. Энэ үед бол түүний уур маш их хүрсэн. Ягаад өөрийнхөө олсон мөнгийг гэр бүлийнхэндээ өгж байгаа юм бэ? Гэрийнхэн маань хэрвээ мөнгөтэй байсан бол би энэ мөнгөө өөртөө зарцуулах боломжтой байсан гэсэн бодол төрж исэн. Тэгээ яг тэр жилдээ болохоор түүний хувьд мотоциклийн осолд орж шөрөмсөө тасалсан байгаа. Хөнгөн атлетикийн тамирчны хувьд бол энэ карьер нь дуусах маш том гэмтэл байсан. Үүнээсээ болж спортоо орхихоо аргагүйд хүрч тэрээр төөрөгдөл уур хилэнгийн харанхуй үеийг туулж эхэлсэн гэж байгаа. Учир нь түүний өнцгөөс харахад бусдаас өөрийгөө давуу гэж мэдэрдэг, өөрийг нь давуу гэж мэдрүүлдэг байсан цорын ганц зүйлээ бүрэн алдсан гэсэн үг байгаа. Тэгээ үүнээс хойш бол түүний хувьд улам илүү зөрүүд зан авиртай болж эхэлсэн. Сургуульдаач явхаа болж танхаа хүүхдүүдтэй, орон байргүй хүүхдүүдтэй нийлэн янз бүрийн хууль бус үйлдэлүүдийг хийж эхэлсэн. Тэгээ энэ үед нь бол мэдээж түүний эцэг их зүгээр хараад суугаагүй. Ялангуяа түүний аав түүнийг зөв замд нь оруулахын тулд өглөж, заримдаа бүр гуйж, байнга түүнтэй ярилцдаг байсан боловч ерөөсөө тус болж чадаагүй. Тэрээр зам байдлаа өөрчлөх нь бүхэл өөрт нь санаа зовсон аавыгаа юу хийхийг нь зааж байна гэж гомдож, яагаад намайг ийм хогийн цэгт төрүүлсэн юм бэ гэж хүртэл аав руугаа хашгичжсэн баг. Тэгээ иймэрхүү байдлаар амьдарч байхад нэг өдөр аав ээж хоёроо мөнгнөөс олоод маргалдаж байгааг тэр санамсаргүй сонсчихдог. Тэд мөнгө хомс байгаа тул даатгалын хураамжаа цаашид төлөх боломжгүй гэсэн тиймэрхүү зүйлсүүдийг хоорондоо ярьж исэн. Тэг үүнийг нь сонсоод тэр бид нар даатгалд хамрагддсан байж тээ гэсэн бодол гинт толгойд нь орж ирээ. Хэрвээ ээж, аав, эгч маань нас орчих юм бол 3 хүний даатгалын мөнгө над дээр ирэх юм байна гэсэн маш аимшигтай бодлыг тээж эхэлсэн байгаа. Ингээд тэр мөчөөс эхлэн тэрээр төлөвлөж эхэлсэн.
төлөвлөж явахдаа тэр бүр ямар байр хаана худалдаж авах уу, мөнгөө юунд өрөх үү гэдгийг хүртэл урьдчилаад төлөвлөчихсөн байсан. Ингээд төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд бол эхлээд тэр ойр хавьдаа амьдардаг тэнмэл хүүхдүүдийг ашиглан гэртээ гал тавиулахаар төлөвлөсөн. Гэвч мэдээж түүний үгэнд ороод гэрийг нь галдан шатаах хүүхэд бол юусоо олдоогүй. Тийм учраас тэр ингэж хүмүүсээс гуйх юм бол хүн олж чадахгүй юм байна. Зүгээр л хүчээр хүнийг дарамтлаж агаад гэртээ гал тавиулах хэрэгтэй юм байна гэж бодоод нөгөө гал тавьсан Ким хүүг сонгосон байсан. Ким хүүгийн хувьд бол эмээтэйгээ хоёулахнаа амьдардаг хүү байсан. Тэгээд энэ байдлыг нь ашиглан хэрвээ чи миний хэлснээр хийхгүй бол би эмээгийн чинь 8 насыг хөнөөнө гэж түүнийг занл хийлээд айж сандарсан хүү түүний санал болгосон тэр зүйлийг нь хүлээж авсан байгаа. Хэрвээ гэрт нь гал тавиад даатгалын мөнгөө хүү авчих юм бол түүнд зохих ёсны хувийг өгнө гэж санал болгосон байсан. Ингээд хүү Кимд гэрийнхээ нөөц түлхүүр хаана байгааг хэлж хитэн цагт гэрлөө нь очоод яг ямар байдлаар гал тавих вэ гэдэг бүх зүйлийг өөрөө төлөвлөж түүнд зааж өгөөд тэгээд өөрөө яг тэр өдөр бол найз охинтойгоо зугаалгаар аяллаар явсан байсан. За ингээ хэрэг гарсан өдөр бол үүрийн 4 цагт Ким бензинтэй саваа авч ундаг дугуугаар хэргийн газар руу очоод нөөц түлхүүрээр хаалгыг нь онгойлгож дотог шорон гал тавьсан байгаа. Тэг гэрт бол гадны хүн орж ирснийг ээж нь олоод их чинь юусоо анзаараагүй. Тэгээд тэр барьж очсон бензинээ цацсан дараа насаагуураар асааж гэрийг нь шатаасан. Тэг яг шатааж авах үедээ гэрээс гарч амжилгүй өөрийнх нь баруун хөл гар хоёр дээр баг зэрэг гал дүрлцсэн. Тэг ийм учраас гэрээс нь гармагцаа өөрийнхөө өмссөн байсан хувцаа тайлаад байшингийн гадаа байсан хогийн цэг дээр хаяад яарад зүгтсэн байсан. За ингээд ер нь бол бүх хэрэг тодорхой болсон. Тэгээ шүүх хурал дээр болохоор бас хүүгийн хэлсэн нэг үг бол бүр үнэхээр аимшигтай байсан. Уг нь бол аавыгаа бас хөнөөнөө гэж шийтчихсэн. Гурвуулангийнх нь 8 насыг хөнөөнө гэж төлөвлөчихсөн байсан боловч аавыгаа амьд үлдэх хэрэгтэй юм байна. Тэгжиж хэрвээ яг буруудах юм бол аав руугаа хэргийг чихэх боломжтой гэж хүртэл төлөвлөөд аавыгаа амьд үлдээсэн байсан. Энэ нь бол үнэхээр аимшигтай. За тэгээ шүүх хурал дээр болохоор эхлээд прокурорууд бол найзыгаа аллах хийхэд хүргэсэн гэж буруутгаж исэн. Тэгээ насанд хүрээгүй хүүхдийн шүүх хурал байсан болохоор дэлгэрэнгүй мэдээллүүд нь бол ил болоогүй. Гэхдээ эцэст нь хоёулаа 13 жилийн хорих ялуудыг бол авцгаасан байгаа. Ингээд 17 настай хүү болоод 15 настай хүү хоёр хоёулаа 13 жилийн ял аваад шоронд орсон. Ялаа авсныхаа дараа бол хүү огт гимссэн шинжгүйгээр мөрдөгчөө би өсөж байна, шарсан дахиа гахаамах зэргийг надад захиалаад өгж болох уу, би шоронд орох юм бол энэ хоолыг идэх боломжгүй болно штэ гэж хүртэл бүр хэлжсэн. Энэ нь бол маш олон хүмүүсийн уур бухимдлыг хүргэжсэн. За тэгээд одоо бол 2026 гэхээр одоогийн байдлаар энэ хоёр хүү бол хоёулаа суллагдчихсан, нийгэмдээ буцаж ирээд амьдарч байгаа гэсэн үг. Тэгээд төрөл төрөсд нь бол яг энэ хоёр хүүг хаана амьдарч байгааг бол мэдэхгүй гэдэг юм билээ. Тэгээд тухайн үед насан туршаагүй байсан учраас шоронгоос гарсныхан дараа нэрийг нь нууцлаад бас нэрийг нь солиод тэгээд хаана амьдарч байгаа талаар нь ямар ч мэдээлэл байхгүй гэж байгаа. Тэгээд энэ хоёрын хувьд бол одоо хоёулаа нэг 30 гаруй настай яг эд нийгэмд хийж бүтээж амьдрал босгох насан дээрээ явж байгаа гэсэн үг. Тэгээд ийм аимшигтай хэрэг хийчээд одоо л юу ч болоогүй юм шиг амьдарч байгаа гэдэг нь бол бас үнэхээр аимшигтай санагдсан. Миний хувьд бол 13 жилийн ял бол үнэхээр бага өгөгдсөн байна гэж бодсон. Тэгээд та бүхэн бас өөрсдийнхөө сэтгэлдлийг үлдээгээрэй. Мөн сувг дээрээ лайк, subscribe дарж дэмжихээ битгий мартаарай. Удахгүй дараагийнхаа дугаараар эргээд уулзцгаая.